1, 2, 3. Зөөсөө манай подкаст навтай морил бит хоёр comeback хийлээ. Жилийн дараа finally. За юу вэ? Йоо. Өдөртөө бүр жинхэнэ амьдралаар ч байн уулзахгүй юм шүү дээ ойлаа. Тэ? Харин тийм амар нөхөр буцаж ирснээс хойш ер нь тэгэл амьдрал бүр амар завг болсон. Тэгээ дээрэс нь хамгийн сүүлд чи би чинь хоёр дахь хүүхдээ төрүүлээл тэгэл хоёулаа 11 сард сүүлийн подкаста бараг хийгээл тэгээ уг нь хийн гээл ярьж байгаа л Christmas болоод тэгээ лон гараал цагаан сар болоод ингээл явцтэй. Тэгсээ одоо нөгөө жижиг хүүхд маань одоо бүр 1 нас хүрчихсэн байж байдаг. Тэгсэн штэ. Түрүү жил тэгэл нөгөө яг подкаст хийхгээс сонгоод уйлаал тэгэл за байж байгаарай гэл би яваад тэгэл чи ганцаараа тэгэл юу ч ярьдаг байсан битггүй шиг. Тэгэл ярьдаг байсан. Одоо нөгөө жижиг маань одоо айгүй хөрхэн том болчихсон байж байна. За тэгээд хоёулаа хамгийн сүүлчийн подкаст 11 сарын 13-нд 2024 онд оруулсан юм байна. Тэгээд тэрнээс хойш хоёулаа одоо өстө юу болсон тий тэрийг одоо ингээл утасныхаа зургнуудыг харж байгаа л за юу яг гоё одоо тод болсон юмнуудаа хуваалцаал явах уу юу гэж бодчих. За тий харин би бас яг чиний эргэн тойронд юу болоод байгааг гэсэн мэдгүй болох ш. Ерөнхийдөө нэг чиний сторинуудыг үзээл за нэг ямарчсан байгаа юм байна гэж бодож байгаа ш. Би бүр стори оруулдаг хүн ш. Тэгэхээр одоо нэг сартаа ганц оруулахаар л намайг байна гэж бодож байна да. За чамаар юу байна? За чи амар юу болсон юм шүү? TikTok ч болсон юм шүү. Би чамааг үзэх гэж TikTok дээр аккаунт нээсэн шүү. Хүү чи үзээд юм уу? Like my data girl гэж. Тий. Би ерөөсө TikTok-ных ордог байхгүй. Миний ер нь юу ерөөсө платформ биш юм шиг байна. Тэгэл яг нэг тийм янз бүрийн яг үзэх шаардлагатай юм болол бигээс орчвол тэгэл мэдгүй өөрөө нөгөө нэг аппликейшн чинь нөгөө орохгүй болохоор нэг устцдаг шүү дээ цаанаасаа тэгэл хайфт дараа нь тэгэл дахиад даунлоод хийдэг. Тэгэл чамааг үзэх болгондоо орж тэгэл даунлоод хийж үзчихэл тэгэл гарчдаг шүү дээ. Би TikTok-ыг яг өдөр болгон хийх гэж нэг үзэж байгаа. Нэг өдөрт нэг бичлэг хийх гээд. Тэгтээ би яг юу хийхээ мэдэхгүй байсан юм аа. Тэгэл зүгээр л нэг рандом бичлэгнүүд хийгээл аа. Тэгээд Instagram дээр уг нь хийж болно л тоо. Тэгтээ Instagram дээр бичлэг хийхэд би өөр ичээд байгаа байхгүй юу. Тэгэл ингээд нэг заавалчгүй нэг юм хасаал нэг юм ингээд бодож хийж мэгээд хийгээл нэг таньдаг хүн тэрийг харчих вэ нэг санаа зовд байгаа байхгүй. Тэгээд TikTok дээр намайг хинч танихгүй. Тэгэл би хүснээрээ тэнцэс дураараа дундчмгүй дундаж юм шиг баг. Тэгээд тэр юу чиний хийж байгаа рилэд ч амар хөөрхөн болж л байгаа шнэ Instagram дээр. Чи тэгэл нэг voice over хийгээл бичлэгнүүд хийгээдсэн. Тэр чи айгу гоё л байсан шнэ. Тэр чинь тэр бичлэгийг би бол өдөр болгон бас оруулъя гэж бодож ирсэн. Тэгтээ тэгж хийх чинь бас жоохон цаг авд юм лээ. Тэгээ нөгөө би чинь нөгөө скрипт эхлээл бичээл тэрийгээ тэгэл уншаал over and over уншаал тэгэл нэг үгээ алдчих юм бол дахин бичээл бүр амар ядраачс. Тэгээд болчихсон. Тэгтээ хиймээр л байгаа. Сүүлд нь тэгээд хийсэн бичлэгнүүд үзчих гоё лээ. Нэг юм дурсамж сэргэж гоё л. Харин тийм л ганц юм хийгээ тавьчихлаа ч юм бас айгу гоё юм бэл шүү дээ. Тэгээд одоо ингээд өөрсдийнхөө хийсэн подкастыг хүртэл сонсохоор гоё байгаа байхгүй. Би дөнгөж харин сүүлийнхээ подкастны эхлэлийг сонссон чи ямар хөөр хийх юм бэ гэж бодсон. Бараг нэг тийм нөгөө өдрийн тэмдэглэл шиг болоод ам шүү. Тий. Подкастаа сонсоод тэгэл тэр үед чинь тийм хийжсэн юм биш, тийм хийжсэн юм биш гэж бодогдоод. Тэгээд өөрсдийнхөө бүр хоолоогоор тий. Тий. Тэгээ бит хоёр. За чамд юу болов? Чамд онц гоё өнгөрсөн ер нь 12 сар, өнгөрсөн жилийн 12 сараас хойш ер нь юу болов? Юу хийв? Чи ч нэг ажилд орсон шүү дээ. 8 сард. Би тэрийг хэлээгүй лөө. Ажилд орсон уу хэлээгүй шүү дээ ерөөсөө. 9 сард ажилд ороод тэгээ нөө ажлынхаа талаар ярих гэсээр идэл хоёлоо тэгээд 11 сард нэг удаа биччихээ тэгээд хийндэ гэж явж байгаа. Тэгээд мартчихлоо. Яалаа? Сандгүй. Тэгсэн баха. Би тэгэл энэ утасныхаа зургнуудыг хараал ээж байна. 11 сард түрүү жил болсон юм гэх юм бол манай ээж ирсэн. Тэгээд манай ээжийн ихчийнхэн охин буюу манай cousin ирсэн.
Монголоос тэгээд тэр хоёр байж байгаа нэг 4 сар болчиход явсан. Тэгээд тэр үеэр нь би бас 11 сард энд Aspire гээд сургалтанд суусан. Ламаа манаас сууж байсан. Тэгээд тэрэндээ амжилттай оролцоод 3 дугаар ярианд орсон. Биш 2 штэ. Худлаа ярьж байна. 2 штэ. Гэтэ яг тэр бизнесээ арай л эхэлж амжаагүй л байна л да. Хэрвээ бизнесээ эхлэх юм бол надад бас нэг эхлэл мөнгө байна. Тийм юм болсон байна 11 сард 4 жилийн. Ингээд зургуудаа харахаар бас ингээд дурсамж сэргэж байна. Чи ямар бизнесээ? Ямар бизнесээ сэдвэр орсон? Надад болохоор ерөөсөө тийм ямар ч тийм бизнесийн санаа байхгүйсэн байхгүй. Тэгтээ нэг гол нь нэг хийдэг юм нь болохоор нөгөө манай ээж Монголоос ирэхээр нөгөө бууз бан ший зардаг гэсэн шүү дээ. Зардаг шүү дээ. Тэгээд би ч бас ээжийг байхгүй хойгоор бас заримдаа хийж мийгээл тэрийг өөрөө хийсэн байхгүй. Тэгэл би тэгтээ тэрийг ерөөсөө бизнес болно, энэ ерөөсөө явах юм байна гэж ерөөсөө боддгоо шүү дээ. Тэгээд байж байгаа Aspire-д орсон чинь Aspire-ыг удирдах явуулж ирсэн нөө цугаа ах бас яагаад чи 2 дугаар ярианд орсон бэ гэвэл чи анх орж ирэхдээ энийг бизнес болно гэж ерөөсөө бодож орж ирээгүй. Гэхдээ энэ сургалт төгсгөд чи энийг ингээ бизнес болгож харж чадсан учраас одоо энэ сургалт одоо чамд илүү өрөөгөөчтэй байсан. Тэгээд ер нь бизнес чинь бас ер нь явахаар бизнес гэж бодож ийн гэж хэлсэн баггүй юу. Тэгээ би чи бас тэр айгаа урам авсан. Тэгэл ерөөсөө бас яг full time ажлын хажуугаар бас яг ингээ бизнесээ яг ингээ өргөжүүлнэ гэхээр бас амжихгүй байгаа юм чи. Тийм юм болсон байна тэр жилийн 24 оны 11 сард надад. Чамд юу болсон байна? Тэгэл тэр үед ч уусаа хүүхэд яг нэг 2-3 сартай л байсан баг. Тэгэл хүүхдтэйгээ айгуух цагийг өнгөрүүлсэн дээ. Тэгээ аль болох жоохон гэр бүлээрээ бас цаг гаргасан. Тэгэл яг Christmas байсан болохоор тэгэл ийшээ яваал. Тэгэл ер нь таарсан. Бидгүй миний одоо бүр яг ингээд түрүү жилийн хийжсэн юмнууд гэж бодглохлоор ерөөсөө яг хүү маань л санаанд ороод хүүгээл айгуух харж исэн. Тэгээд дундуур нөгөөсөө яг сургуультаа тэгэл онлайнаар сурч ирсэн. Тэгэл энэ хоёрыг л ер нь нэг хийж ирсэн юм байна. Тэр хүүхдээ асар нэгдэж бас хамгийн том юм л та. Тэгэл хажуугаар нөгөөсөө юм хийж амждгүй л дээ. Ялтчихгүй. Гэхдээ юм хийсэн. Чи чинь зөндөл юм хийгээ явуулсан. Гэтэ одоо ингээд айгүй хурдан тэр цаг хугацаа өнгөрцөн болохоор ингээд яг санахгүй магадгүй хаа. Харин Aspire чи би чиний яг өмнөх ээлжилтэнд суусан байхгүй юу? Aspire гээд манай амьдарч байгаа DC хотод зохион байгуулагддаг тийм нөгөө бизнес эрхлэх гэж байгаа хүмүүс зориулсан анхан шатны ерөн сургалт байдаг байхгүй юу? Тэрийг эхлээд би суугаад дараа нь чамд бараг танилцуулсан бах тий. Чи одоо яаж болж сонссон? Ямар ч гэсэн сууцаас. Тэгээд би ч бас нэг айгу олон бизнесийн санаатай орсон. Юу бобоны дэлгүүрлэгийн тэгснэ лаундри гэдэг нэг лаундрины газрууд байдаг шүү дээ. Нөгөө угаалгын газар. Тэрийг түрээсэлдэг юм хийн л гин гэл ингээл айгүйхан бодож байгаа л тэгэл сүултээ явж байгаад амар бүр ингээд яараад сандраад презентацийн 50 гэд унсан чинь бүр нөгөө бобоны газраас судлаагүй болж таарад тэгээд бодож жагаад яг нөгөө тэр үтч угаасаа жирэмсэн байсан баха. Тэгэл яг нөгөө хүүхдийн нэраа хүүхдийн эд хэрэгслийг юу судалж байсан байхгүй юу хэрэгтэй лээ юу авах вүлээ гэл тэгэл тэгсэн чинь ингээл амар олон сонголтуудын тэнд гарч ирээл тэгэл юу нь алийг авахаач мэдэхгүй ингээл хитрхи олон сонголтонд орчихлоор хүн юу нэг аягүй сонирмолчт юм лээ шүү дээ. Тэг аягүй төвөгтэй болчдөг. Тэгээ за тэрийг юу шийдэх арга хай гэж бодоод тэгээ яг бизнес одоо яг тэр Aspire-т орж явахдаа миний төвшүүлсэн санаа болохоор яг тийм хүүхдэд зориулсан тийм бандл маягийн юм гаргая. Яг essential маягийн те нэраа хүүхдэд зориулсан одоо юу гэдэг 20 essential 30 essential ч гэдэг юм уу. Тиймэрхүү юм гаргая гэсэн санаагаар л орсон. Тэгээд яг уу бас нэг 2 тур байранд орсон баха. Тэгэл бас бизнесээ эхлүүл нэг юу лээ? Бас нэг шагнал өгнө гэж тэгчихсэн. Тэгээд эхлэх юм чинь шагналаа аваагүй байгаа. Харин тийм ээ. Хоёулаа ер нь эхлэх хэрэгтэй. Гэтэ надад тэр сургалтанд сууснаар бас нэг юм гоё боломжтой байна гэдэг нэг тийм юу орж ирсэн юм.
Болох юм биш үү? Ер нь хүн бодоол яваад идэг болохоос ер нь ингээд нөгөө хажуунаас чинь энэ болно штэ, эн чинь ингэчдэг байхгүй юу, эн чинь тэгдэг байхгүй юу гэд. Энэ дээр чи ингүүл зүгээр байхгүй юу гэд нөгөө нэг чадвартай, мэдлэгтэй, туршлагатай хүмүүс нь ингээд жоохон зааж зөвлөөд ингээд зөвлүүлээд өгч ууг нь хүн чинь бас ингээд сэтгээд тэнчэнээсээ бүр илүү урам зориг аваад явдаг юм байл штэ. Нөгөө ганцаараа л бодоод ахаар болохгүй юм болов гэл бодоод идэг байсан. Тэр нэг юм тийм гой сургалтанд суусан би. Тэгээд одоо хүртэл суусандаа баярлж байгаа. Тэр тэгээд бараг жилдээ нэг 2 удаа болдог баха тий. Тийм ер нь нэг 2 удаа л болдог. Тэгээ танаа хүүчин бас одоо 4 жил чинь 4-наас хүрсэн мэт. 4 хүрсэн. Тэгээд би юу яасан? Одоо 5 хүрэх гэж байна. Одоо 5 хүрлээ. Тэгээ би нөгөө чихнийхээ хингэргийг нэг савааг утчихжгаад нөгөө гол руу үсрээд хагалсан гэж ярьж илээ. Тэрийг нөхүүлсэн юм байна 4 жилийн 12 сард. Тэгээд тэр чинь бас нэг жоохон chaotic байсан. Тэгээл нэг сарын дараа гайгүй итгэсэн шүү дээ. Тэгээд одоо бүтэн хингэрэгтэй чихтэй болсон. Тэрний талаар нэрээ дэлгэрэнгүй ярьж болно шүү. Би бас иншуренсгүй болохоор би амар үнэтэй байдаг бах та гэлээ амар айгаал ерөөсөө имлэг дамлага явахгүй. Тэгээд тэгсэн мөртлөө чихэндээ амар санаа зовоолайгаад байдаг байсан. Тэгээд айгүй гайгүй юм лээ. Тэг чи яаж тэргээ зохицуулсан? Энэ чинь Virginia-д тэр нөгөө нэг ENT specialist гэдэг ENT Virginia л юу лээ. Нэг тийм имлэг байт юм лээ. Айгүй олон салбартай. Тэгээ би гэрийнхээ ойрхон нэг дээр нь үзүүлэх гэж цаг авсан чинь нэг удаагийн үзлэх нь $100 гэсэн байхгүй. Тэгээ надад тэр чамс арай гайгүй санагдаж юм чинь нэг удаа urgent care ороход чинь л 160 маар штэ штэ. Тэгээд очиод үзүүлсэн чинь чиний угаасаа хингэрэгчин бол цоорхоо байна. Тэгээд бүтэн жил ингээд цоорхоо явцсан бол энэ бол өөрөө ингээд идэгрэн гэж байхгүй. Тэгэхээр чамд бол 3 төрлийн хангалахаа санал болгоно. Нэг нь бол зүгээр artificial нэг юм бөглөө чиний тэр хагарсан хингэрэгэн дээр наана. Эсвэл чиний хоёр дахь нь болохоор чиний чихний артлаас чинь жижигхэн тиш muscle tissue авч агаад тэрий чинь чихний чинь тэр хингэрэгэн дээр наана гэсэн байхгүй. Нөгөөх нь болохоор бүр чи угаасаа иншуренсгүй учраас тэр бол бүр амар үнэтэй тосон. Тэгэхээр чи бол тэрэн дээр бол готлах тэр нь бол зүгээр бүр бүтэн нөгөө хингэрэг солих хагалгаа гэсэн байхгүй. Тэгээд би чинь нөгөө нэг чихнийхээ артлаас тишүү авч хийлгэх тэрийг сонгоод тэр чинь $750 би нөхүүлсэн. Which is not bad. Би ч бүр тэр чи $7500 авах гэж амар боддог гэсэн. Тэгээд чихнийхээ яаж чихнийхээ хингэргийг хагалснаа яриач. Яриаггүй лөө. Үгүй нэг найзуудтайгаа модерстэй гэл нөгөө хаус маус түрээслэл нэг гол руу явсан. Тэгэл манай найзууд чи бүгдээрээ гол руу үсрээд исэн байхгүй. Тэгээ гол руу хамттайгаа үсрээл эхлээ зүгээр хамгийн сүүлийн үсрэлтэй хийсэн чил чих хөвгөө оргил явцсан. Тэгсэн чинь жоо хийтэй үсрээд тэгээд чихнийхээ хингэргийг цолцсон шүү дээ. Рацгүй. Төрс. Don't try it at home гэдэг шиг те. Бити тэгэж үсэрцгээгээрээ. Юу юм бэлээ. Тэгээд би нэр нэг юм recommend хийгээд ер нь нэг Amazon ч юм уу нэг тийм нэг хошуун дээрээ камертай чих ухдаг юм авчмаар юм бэл шүү дээ. Тэр чинь айгүй амар юм бэлээ. Одоо би чи ерөөсөө чихээ нэг эвгүй болгочгоор л ерөөсөө тэрийгэ барайл уцаараа хараад за гайгүй зүгээрээ нэг юм ингээл хараад байгаа. Тэгээ би тэрийг одоо яг нөгөө анх нөгөө бас нөгөө чихээ яг эвгүй болгох таахгүй явдаа гэж би бодсон. Тэгсэн бол зүгээрсэн мэлээ. Нэг тийм юм гэртээ яах зүгээр юм бэлээ шүү хүмүүсээ. Чамд 12 сард юу болов? Тэр үжил. Тэгэл түрүүний хэлсэнчлэн яг нэг онцгийн сонин сайхан юм надад болсонгүй дээ. Тэгэл нөө нэраа хөвгттэй хүмүүс ч угаасаа ямар байдаг вүлээ. Хүүхдээс эхлүүлнэ. Тэгэл том охиныгоо бас цэцэрлэг сургуультанд зөөн тий. Тэгэл тиймэрхүү юмнуудыг ер нь аягүй хийсэн дээ. Тэгэл угаасаа нэг 6-7 сар болоод ирсэн чинь аягүй хөөрхөн болоод тэгээд тал цагаар нэг жоохон daycare мэрт өгөөл эхлээл. Тэгээд тасгаж байгаа л явуулаад байсан. Хөөрхөн болоод тэгээ нэг жоохон зав зайтай болсон шүү дээ. Тэгээ тэр болтлол ерөөхдөө тэгэл хүүхдэл хараал байсан юм уу да. Би сар 1 сард Vegas явж үзсэн юм байна. 3 найзтайгаа явсан байна. Vegas руу явсан байна. Vegas гоё эсэн. 1 сард явсан гэхэд гоё
нэг тийм амар хүүтэн байгаагүй. Тэгтээ сайхан салхитай. Тэр үедээ л хүүтэн үед нь л очсон байсан. Тэгэл үзэхээс анх удаа Вегас явсан уу? Тэгсэн анх удаа явсан. Тэгээд Вегас ч бас айгүй гоё цэвэрхэн хотел шүү дээ, тий. Чи очижсэн үү? Тийм. Би нэг 2-3 мөр очсон баха. Чи бүр олон очсон юм байна. Чи тэр нөгөө нэг бөмбөлгийг үзсэн үү? Чамаг очиж байгаагүйсэн үү? Тийм, миний сүүлд намайг ишээ бүр нүүж ирсний дараа болсон. Би ч Вегаст 21 насны хадварч өдөр тэмдэглэсэн шүү дээ. Оо. Тэгэл шууд юу ягаал. Өөөсө казино орж үзмээр байна гэл. Гүй казино орж үзмээр санагдадсан байхгүй. Тэгэл тоглож үзнэ гэл. Өөөсө казинороо чинь заавал 21-т оролдог ч гэлөө нэг тийм юм сонсцсон. Тэгэл айдыгаа үзүүлэл ирээл асуусан хүн болгоноор зүгээр л айдыгаа гэл нүүрлэн мэ үзгээл. Тэгэл үзүүлэл. Тэгээ би чинь тэр үед айгу хөөрхөн яндатай бараг $300-400 мэдхгүй бараг тэр хавцаа доллар хожиж мэдсэн шүү дээ. Тэгээ хүн чинь юу юм бэлээ шүү дээ. Ингээд донтох гээд идэм бэлээ шүү дээ. Ингээд за би ч одоо дахиад газ тавилчих гээ аалтах гээд тэгээ нөө миний хамт явж байсан ихс намайг одоо болно гэсээр байгаа. Тэгээ нөө барыг татцтэй би ер нь л донтох юм бэлээ гэж бодсон. Тэгэхээр бас жоохон хажуудаа яг тийм нэг юм чанга хүнтэй яваад тэгээ тэр хүн нас одоо болно гэж тийх юм бол бас зүгээр юм бэлээ. Би бол ерөөсөө $1 чажаагүй. Тэгээд угаасаа яг миний казино тоглох бажет $20 л байсан. $20 нэг суугаал алдаал тэгэл болсон. Угаасаа би дандаа алддаг болохоор тэгээд юу нэр суух уу? Тэрний үстэнээр хаа утсан газар л нэрэ казиноны нөгөө нэг слот машин байт юм лээ шүү дээ. Тэгээ нөгөө буусан буудлынхаа нэг тоглоом дээр суусан юм а. Би тийм бүр blackjack mag тоглож чадахгүй. Зүгээр л гэдэг автомат дээр суусан шүү дээ. Юу тоглолоо. Би тэр нөгөө монголоор баг нэг 21 татаад байдаг шиг тоглоом тоглосон санагдаад тахаа нэг хүзрөөр. Тэгэл тэр чин бас хөөрхөн тэгэл яг тэр 21 руу жоохон төгчих юм бол айгүйх хожиж мөчч тийм л шин. Тэгэл тэгтээ бас анх авир нөгөө тэр нэг казиногийн хэллэгүүдийг мэдэхгүй юу гээд байгаа бол гэж авир гайхаал нэг үг хэлээл над руу хараал нэг үг хэлээл над руу хараал би тэгэхээр тэгээ гэж бүх юм дээр нь л баг тэг барыг худалч хүнд нэг азар л явчих шиг болсон шин. Тэр чинь наацтай хүнднээс азтай тэгэл ороод идэг юм лээ. Харин тэгэл чаддаг хүмүүс нь бидрээ нөгөө хамт явж байсан хүмүүс чинь шууд покер тоглодог өрөмөрөөр нь ороод тоглоо авчт юм лээ. Бид нар бол тэгэл наан тэгэл жоохон тоглож байгаа л гарч иржсэн. Тэгээс юу бол Вегас бол гоё шүү. Гэхдээ намайг очиход би дандаа нөгөө 100 ихэвчлэн 100 очиж байсан болохоор амар халуун байдаг ус. Тэгээд тэр чинь нөгөө ерөнхийдөө бол цөрлөж штэ. Тийм ээ. Тэгэхээр нөгөө айгу юу тий бөхчм халуун байгаад идэх байхгүй. Тийм бид хэд өөл очиод гоёсан. Тэгэл ерөөсөө лийш тийш өөбөрдөл явцсан. Тэгээ нөө дөрүлээ байсан болохоор нөө өөбөрнийхээ мөнгийг нөө хувааж төлж байгаа болохоор бүр л хямдхан тусаал тэгэл угаасаа л өөбөрдөхгүй л бол алхахаар хууд газар л шүү дээ. Тэр Вегас ч юм уу ямар нэгэн газар явбал яг тэр газар руу өмнө явж исэн ч юм уу эсвэл жоохон туршлагатай тэр хаваа мэддэг хүнтэй л хамт явмаар юм бэлээ. Тэгэхгүй болохоор нөгөө нэг бид нар чинь очиод нэг өсрөл 2-3 өдөр явж байгаа шүү дээ. Дээтлэн. Тэгэл юу их үү яах вэ хүү гэж тэгсээр байгаа л айгу таарчтай биш санагдсан. Тэгтэл яг нөгөө нэг яваад ингээ үзээд олоод үзсэн ч юм уу скол тэр авийнх нь хүмүүс бол яа гой газруудын хаана юу болж байгааг нь айгу сайн мэддэг юм байлээ. Би тэгэл дараа нь тэгдэг үечтэй гэж бодож байсан. Би бол одоо үзэх юм уу үзсэн гэж бодож байна өө. Тэр бөмбөлгийг үзлээ. Тэгээд тэр музей үзсэн. Нэг юм гоцсон эцэгтэй зураг мурагтай музейс одоо юу хэлдэг байсан юм бэл. Тэгээ нэг клуб орж үзсэн. Тэгээд өөр ажиллаа. Тэгэл юм болсон доо. Алдартай усан ориглоортой хотелийнх нь урд очсон уу? Очоогүй шүү дээ. Өө тийм үү? Тэнцэн нэр очоогүй. Тийм юм зүйл. Тэгтээ явж амжаагүй. 3 хоног дотор бас амждаггүй юм билээ. Тэгэл 4 охин явж байгаа болохоор ч тэгэл дөрүлээ бэлэн болно гэсээр хэлтэл өдөр гарч байгаа. Тэгэл 2 хоног явсан болохоор амжаагүй. Чи хүүхд юу лээ? Тэр үед чинь
Хүүхдээ Тэр үед чинь ээж харж байсан. ээж чарж Тэр үед ээж байлаа. байсан, тийм. Тийштэй. Тэгээд өстой том юм болсон шүү дээ. Би чи хүүхдээ анх удаа Монгол явуулсан шүү дээ. Oh my god. Харин тийштэй. Ямар том зориг вэ тий. Би ихлээр Мгм. гэтээ 5 сар явуулна ч гэж арай бодоогүй л байсан юм л та. Нэг 7 сар мар тавчин 4 сар явуулъя л гэж утсан юм. Тэг 3 сард явсан шүү дээ манай хүү. Тэгээ 8 сард ирсэн. Тэгэл өстой мундаг байсан хөрхий тэгэл өстой уйлж муулж ийн гэж нэг ч залгаагүй. Тэгээд өөрөө тэнчэнэ айгу мундаг тэгэл тавтай тухтай байгаа юм шиг болохоор тэгээд санаад ч зоохгүй би чинь бас тэгэл байсан. Ингээ харсан чи амар том болцсон л санагдчих надаа бүр. Тэгэл яг нэг юм ер нэг юм нэг наснууд идэх штэ яг няраа те ингээ юу ч мэдэхгүй одоо манай хүү гэсэн үг штэ. Тэгээ яг тоодлоор тэгэнгүүт яг одоо манай охин ч яг тоодлоор юм мэдээч байгаа юм шиг мэдэхгүй ч байгаа юм шиг тийм нас. Тэгтэл яг тэр тоодлороосаа гараад яг хүүхэд гэх юм одоо юу мэрийн том хүүхэд биш. Гэтэ ямар ч байсан бага насны хүүхэд бараг яг тийм нэг шилжилт явагдсан байгаа байхгүй юу? Яг тоодлороосоо гарцсан. Надад л яг тэгээ санагдчих гэрэлтийг хараад би бүр амар лаглаг монгол үг хэрглэж мэргэлэл бараг гэрэлтээр монгол хэл заалах харалцсан. Харин монгол хэлээ маш сайн сурчаад ирсэн. Бас нэг монгол явсны давуу тал одоо тэр юм уу да. Тэгээ одоо ирээд манай өгч одоо энэ ирээд 4-5 сар болчихлоо. Монгол хэлээ мартаагүй айгуу сайн яриад байгаа. Тэгэхээр одоо би суудсан байна л гэж бодоод байгаа шүү дээ. Тэгэхээр бас нэг монгол явсны хэрэгээ бас гаргаж ийл гэж би бодож байна. За тэгэл хүүхдээ монгол явуулчаал бит хоёр ч өстой энэ чи ажил хийгээл би чи ажиллаа солиод халаад өгөх юм болов гэсэн тэгээд. Тэгэл адилхан л байсан дөө. Чи чинь тэр үед чинь ажилд орсон биз дээ. Нэрээ. Гүүштэй би чинь зон чин тэгсэн 100 нөгөө хүүгээ яг цэцэрлэгт өгөөд манай үү чинь нэг хэдэн сар болсон 7 сар болсон юм уу? 9 сар болсон юм уу? Тэг ямар ч байсан арай нэг юу гэдэг формула уугч ууж сураад эхлэхлээр нэг жоохон цэцэрлэгт өгж үзээд тэгээд яг тэгчингүүч угаасаа тэгээд амар завтаа болчих юм чинь өдөрт яг юу хийх үү гэл тэгэл ажил хайгаал за ерөнхийдөө санаа бол хагас цагийн ажилд орё гэж өгнө ажил хайгаад тэгээ яг хагас цагийн ажлаа бүр олсон тэгээ бүр яг гэрээ хажууд айгу айтайхан банкнд ажилд орсон чинь явахдаа тэгээ ороод ажилласан тэгээ 3 сар гаруй тэгтээ хамгийн гол нь нөгөө нэг энд банк ч айгу сони юм бэлээ хагасаа өдрөө ангуудаг. Тэгэнгүүт заавал нөгөө part time хүмүүс хагасаа өдөр ажиллах ёстой гэд. Тэгээд намайг чи бараа тэрийгэ мэдчихэж орсон мэдтэй гэд. Тэгээ би ч угаасаа нөгөө нэг хагасаа өдөр хүүхдүүдэд харахгүй болохгүй юм чи. Тэгээд ерөөхдөө жоохон цагийн хуваарийн зүрөө гараад. Тэгтээ яг хуу тэгэл аль болох ингээд ажиллаулъя гэсэн талаас нь үзсэн л дээ манай нөгөө менежерүүд нэр. Гэхдээ яагаад ч нөгөө нэг яг болохгүй болоц. Тэгээ сүүл рүүгээ нөгөө 9 сар болоод 10 сар төхөөл ирсэн. Гадаач яг хүүтргээл тэнгүүд угаасаа нөгөө хүүхдүүд чинь ханаа төрчих шít. Тэгээ ханаа төрчингүүд чинь тэд нар ч угаасаа гэртэй байна. Тэгэхээр чинь тэгэл би харж таарна. Тэгээд угаасаа яг ер нь ингээд нөгөө нэг гэр бүлийн хоёулаа яг full time бараг ажил хийгээ явчихлаэр амар юу ачт юм бэлээ. Хамгийн юм ер нь ингээ хоцрогдчихдээ юм бэлээ. Тэгээд би ер нь за байли гэд. Тэгээд манай банк уг намайг анх авахдаа part timer аавна гэчээд тэг баг part time авахгүй яг баг full timer ажиллаулаад тэгэл чөлөө мөлөө авъя гингүүд ер нь жоохон дуургүй. Ер нь тийм corporate ажлууд чинь тийм юм бэлээ. Тэгээд 8 төгнө 8-аас 5 хооронд ажлууд чинь ер нь яг тийм юм бэлээ. Тэгэл нэг хэсэг бол явсан. Тэгэл тэр банкны training бүх юм дуусгаад тэгэл ажиллаж мэжлал яг уу нэг хэсэг гоё байсан ч гэсэн тэг яг нэг хүүхд өвдөж яг тиймэрхүү эсвэл имлэг явах ч юм ингээл жижиг асуудал гарангууд чөлөө авах гэхлээр тэр нь л айгүй асуудалтай юм байлээ. Тэгээ ерөөхдөө за болий гэд болоод тэгээ нэг тэгээ хизээ байсан нэг 10 сард байсан юм уу. Тэгэл одоо тэрнээс хойш ерөөхдөө гэртээ бас сургуулаа дуусгах гал тэгэл байж энэ да. Бас 2 хүүхдээ хажуугаар ажиллан идэх юм бас юу. Гэтэ сая миний өнгөрсөн 100 бол өнгөрсөн 100 яг сая өнгөрсөн 100 юм байна л да. Амар хурдан өнгөрсөн.
манай хүү бүр ингээд тэр чин дөнгөж суугаас урцсан байж яснаа нэг мэдсэн чи мөлхдөг болцсон, нэг мэдсэн чи юм түшээд алхдаг болцсон. Ингээл бүр ингээд нүд бүргээд тэр миний ажил хийсэн тэр 3 4 сар бол бүр зүгээр л амар хурдан өнгөрцөн юм шиг санагдсан надаа. Тэгээ одоо ингээд бодхолоор 100 энэ 100 юу хийлээ гэл тэнгүүд ямар ч тийм юу байхгүй. Одоо юу гэдүүлээ. Дурсах баг дурсан ч байхгүй байгаа. Яг нэг амар ганц 2 амралтын өдрөөр нэг хошоо мод руу алхсан ч юм уу нэг тиймэрхүү юмнууд. Тэгэхээс нэг амар сүртэй яг хийсэн юм баг байхгүй болчоод тэгээ яг ажил хийхээр юу яг тэгдэм билээ ингээл амьдрал зүгээр л нүдний өмнө ингээл амар хурдан өнгөрсөн юм шиг санагдсан ш надаа. Тэгээд дээрэс нь нөгөө бид нар чи яг ингээл өглөө хүүхдүүдэд өгөөл би 8-аас 8:30-аас ч үлээ ажилдаа яваал орой 5-аас тараал хүүхдүүдэд аваад авчирж ирээл хоолундыг хийгээл тэгэл нэг бужигнаал 2 хүүхдтэйгээ нэг 2 цаг юм уу 3 цаг байчаал тэгэл унтуулаад өглөө нь яг энэ хэмнэл нь ингээд тасралтгүй яваад байсан чинь ингээд бүр сүултээ яг юу болоод байгааг ойлгохгүй амар сонирхол болд юм байлаа. Тэгээд яг болж ер нь бол амар ядарсан. Тэгтээ сүултээ тэгээ нөх хүн чинь нөө би чинь тасчтэй юм байлаа шүү дээ. Тэгээл яг манай ажил тийм амар бас яг яг яваад очихлаар тийм их завгүй бас байгаагүй болохоор арай гаагүй. Хэрвээ тийм бүр амар завгүй маагүй байдаг гэсэн бол бас ер нь л сенсрэх байсан баха. Тэг яг энэ зуны одоо хамгийн highlight гэвэл хоёулагийн одоо Blackpink үзсэн юм шиг шүү дээ. Blackpink in your area. Тэрний чөлөөгч нь авах гэж бас л юм болсон шүү дээ. Тэр чинь яаж яах вэ? Хагасаа өдөр явсан те. Тэгэл би чинь тэр чинь яг мэдэрсэн өдөр таараагүй л санахгүй байна. Ямар төрсөн өдрөөр нь явлаа. Төрсөн өдрийн дараа явсан баха. Тэглөө. Тэгээд би төрсөн өдрөөр би бүр ажилласан шүү дээ. Тэгээд тэгжээж би чинь тэр хагасаа өдрийнхөө чөлөө мөлөг авч хагасаа өдөр чинь намайг бараг ингээд эргээд амчтай би хүүе би одоо хаус Нью-Йорк руу явах га тикниктэй авцаа би явахгүй л болохгүй гэж бараг хүчээр л явсан да. Тэгвэл намайг шууд ингээд скежюл нэрээ тавьчихж байгаа юм чинь. Тэгэл юу нэгөө тиймэрхүү ажлууд амар хэцүү юм байлээ. Тэгээ би чинь тэгэл улаан цагаандаа гараад хаяал явсан шүү дээ. Одоо юу л болов болог гэж тэгэл явсан. Би тэгсэн чи зүгээр л байсан л да. Тийм би ял тэгэл одоо бараг Blackpink-ээр ажиллаа солиод аваа яаш. За тэгсэн бид хоёр чинь Нью-Йоркд 6 сарын хэдэнд боллоо. Биш 7 сарын 11-нд болсон. Blackpink 11 юм шиг шүү дээ. 26 биз дээ. Тийм л оо. Одоо ингээл ерөөс 7 сараа алдаал тэгэл ингээ хөөрхөдөө 26-нд явсан баг. Гэтэ юу Нью-Йорк яс амар гоё байсан. Би өөр Нью-Йоркт амар дуртай. Би өмнө Нью-Йорк руу бас нэг 2 удаа явцсан. 25 байна уу 26 насны төрс өдрөөрөө нэг явж исэн. Бас нөхөртөөгөө 3 4 хоногор бүр айгүй гоё аялал хийгээд ирчихсэн. Тэгээд дараа нь болохоор яг бүр гэр бүлэрээ бүр охин мохин төрцөний дараа нэг яваад тэгтээ тэр бол нэг өдөр л болчиход ирсэн. Тэгээ сая чамтай явсан шүү дээ. Хоёлаа нэг баг жинхэнэ нөгөө нэг 24 цаг Нью-Йоркт гэдэг шиг л баг яг 24 цаг болчиход ирсэн тий. Яг тэгсэн. Тийм ээ 7 сарын 26-нд болсон Нью-Йоркт болсон Blackpink-ийн тоглолт. Тэр чи амар US айгуу тийм хэвдэлээ тавчуу скетчүүлтэй явсан. Өглөө хоёлаа чи шууд юу ягаал трейн суугаал ирт те. Тэгсэн. Юу хийдэг юм. Трейнер явах хэрэгсэн. Гоё исэн. Надад би нөгөө анх удаага л тэр Amtrak-ын суугаал явж үзсэн болохоор тэгэл тэр чи яг нэг Монгол нөгөө нэг хотоос тарах явж байгаа юм шиг л гоё юм байл шүү дээ. Тэгэл хоёлаа амар хурдан явцсан те. Тэгсэн. Тэгэл юм яриад явж идэл нэг мэдсэн чи очсон мэс. Хэрвээ одоо Amtrak-аар явах гэж байгаа трейнер явах гэж байгаа хүмүүсээ л ер нь бол тэр кафед нь суучвал их зүгээр юм байлээ те. Тийм байлээ. Тэгээд суугаад босхгүй байх хэрэгтэй. Ерөөсөө судлаа алдаж болохгүй. Босвол тэгээс дуус. Тий. Тэгэхгүй болохоор босоо судлаад нь бол яг зүгээр л автобусны судал шиг л ингээл залгаа судлаад. Тэр кафеных нь хажуутлын судлаад нь бол яг гоё ингээд ширээ мэрэтэй айгу гоё исэн. Хоёлаа юу 11 цагийн үед явсан мөлөө? 11:30 богоноос болов. Стамбитгүй ихтэй явсан баха. Тэгэл хоёлаа чи Нью-Йоркд нэг бараг 1:12 мараа эргэлцсэн шин. Нью-Йоркд 2:50 гээд буусан юм байна. 11:20 гээд тэндээс явсан санагдчих чинь яг нөө бичлэгээ харсан чинь. Одоо чи ерөөсөө ингээл нөө зураг түүх өгүүлэн гэдэг шиг. Зурагнасаа онсор цаг таллаа харж шин. Тэгсэн тэгэл ингээ харсан чи айгүй гоё штэ ингээл бит хоёр ч бас тэр үед бас нэг хэсэг уулзааг байж чад болцсон штэ тий. Тэгээ ер нь л ингээд
Тий, яг гэр бүлтэй бол ялангуяа яг хүүхдэд томорчлаас нэг өөр их. Одоо яг нөгөө нэг миний нөхцөл байдал бол яг жоох хүүхдтэй байгаа нөхцөл байдал дээр бол нэх ингээл найзуудтайгаа өдөр алга уулзаад ч юм 7 хоног сар болгон уулзах бол бараг сар болгон уулзна гэдэг чинь бараг айгүй тийм амар том одоо юу гэдэг тийм юу болчиход байгаа байхгүй. Treat болчиход байгаа байхгүй. Тий. Тэгэл яг ингээл нэг хаяада нэг уулзах тэгээ уулзахтаа уулзж байгаа үедээ ингээд чанартай цаг өнгөрүүлэх энэ нь л ер нь айгүй ингээд чухал болчтой юм шиг санагдчих ш надаа. Тэгээ төрсөн өдрөөр бол яг гоё тэр цагийг бол яг өнгөрүүлсэн тий. Тэгсэн. Өстой гоёсан. Тэгээд айгүй гоёсэн тий Нью-Йоркийн цаг агаар магаар бүр айгүй гоёсан. Тэгээд бит хоёр чинь ламагийн recommend хийснээр тий нөө Sex and the City-гийн октоодынх нь brunch иддэг байсан газар нь очиж бит хоёр чинь lunch идээд. Тий нөө cafeteria гэдэг ресторан хоолойд. Тэгээ айгүй хөөрхөн газараар явцсан юм шиг байлаа. Тэгэл сайхан кофе ууж, сайхан сууж ирснаа Централ биш ээ. Юу гэдэг лээ? Times Square дээр очиж нэг хайлт зураг мөрөг авчаал тэгэл яваал. Тэгээд нөө тоглолт дуусны дараа тэр бүр ёо тэр метро дотор бүр пиг байсан тэр oh my god. Үгүй тоглолт руу явхад л зүгээр топ дээр нөгөө нэг тоглолтоосоо бараг нэлээд зайтай газар яг нөгөө Нью-Йоркийн төв дээр байсан. Тэгээ тоглолт маань болохоор Queens болох байсан. Тэгэл метрогоор тийш явж байгаа байхгүй юу. Тэгэл метронд суусан. Ингээл буудлын олгон дээр хүмүүс орж ирсэн. Ерөөсөө л Blackpink руу явж байгаа хүмүүс орж ирсэн. Тэгэл ерөөхдөө би нэгээ хараад чи Blackpink явах гэж нөө гэсэн шиг хараад тэгэл явсан. Би тэгтээ Blackpink-ийн тоглолтын дээр нэг purple palage өмсөж энэ тэр. Тэг хөөрхөн лээс шүү дээ. Тэгтээ гоёстой гоё байсан. Би бүр одоо цав цагаан юм өмссөн багш хурмэк гэж амааш. Үгүй тэгтээ чи нөө нэг яг бүр өмсөж явсан анх өмсөж явсан palage чинь бүр хөөрхөнсөн шүү дээ. Тэрстэй хөөрхөн байсан. Тэгэл би чи ерөөсө хүүхдээ Монгол явуулчаал энэ зунжангаал ерөөсө лиш тийш явцсан юм шүү. Би чинь бас Дэнүр явж Coldplay-ийн тоглолт үзсэн байна. Яа, чичэстэй гоё явж гисэн. Гэтэ гоё штэ тэгэл ер нь завж үлээд явжлаа. Тэгээд Дэнүр явж ирчээд нөгөө энэ чаас Уука ирсэн. Укагийн тоглолтыг үзсэн. Доо чи Уука бол нэр кул хүн байлээ. Тийш дээ. Нөө яагаад чи би ч хүмүүс юм шүү. Гэхдээ чи нөө хинтээ ирэх гээдсэн штэ. Совдатай ирэх гэсэн чинь совда болчлоо гэд. Тэгээ харанхуй шин машин бариад яах вэ гэд найз нь очихгүй юм байна гэд. Remember? Яа, тийм ээ. Тэгсэн. Тэгээд Уука бүр үнэхээр ирч хүчин амтагдсан бүр өстө нэрээ зүгээр ингээл харваас бүр ингээл асцсан хүн байсан. Амар гоё хүн байсан. Тэгээд тэр шүүд мөд би арс мерс oh my god зүгээр л төгс. Тэр нөгөө Blackpink-ийг хойлоод би үзчихээд надад төрсэн бодол нь болохоор вау энэ хүмүүсийн ертөнц гэж ямар өөр байдаг бол ингээл хүрээлэл нь хүртэл шал ондоо тэгэл одоо ингээл баг байж байгаа эргэн тойронд байгаа хүмүүсийн хүртэл шал өөр гэж бодохоор хийж байгаа юм нь хүртэл ингээд шал ондоо гэж бодохоор вау шал өөр амьдрал юм а гэж бас бодсон ингээл ажил нь өөртөөхөө дуртай юм ингээ хийгээд гоё ингээд дэлхийг тойрон аялах ч гэдэг. Тийм болохоор тэгэж бодсон чинь гэж бодсон. Харин Blackpink-ийн октод бол нэр үнэхээр тасралтгүй өсөж байгаа. Бүр амар өсөж бүх тал дээрээ л айгу өсөж дэвжиж байгаа юм шиг айгу санагдсан шүү дээ. Яг би санд юм 2016 онд яг Америкт ирж байхад Blackpink ч яг дебютээ хийсэн. Тэгэл би яг нэг ресторанд ажилладаг багт л яг тэдний тэр нэг одоо Бумбая тэг ямар fire үлээ. За амарцсан нэг нэг дебют хийсэн хитэн дуунууд нь ингээл манай нөгөө Korean restaurant болохоор ингээл амар их явдаг байсан байхгүй. Тэг би харчаал энэ одоо ямар хамтлаг вүлээ гэл тэр үед ерөнхийдөө жоохон K-pop-ос жоохон холдсон нэг шинэ хамтлаг сонсохгүй байсан чинь манай ажлын зал бол бүр энэ амар гоё хамтлаг штэ гэл бүх нэр мэрийг хэлж мэлээл. Тэгэл тэрнээс хойш ерөнхийдөө нэг юм хамтлаг байгаа мэн гэл ингээл тэгэл уустай нэг чинь шинэ дуу хийгэлсэн. Тэгээд нэг 18 онд илүү илээд иржсэн байхгүй. Тэгэхэд бүр ингээл бүр тикт мэгтэн зүгээр хаасайгүй заяа баг ингээл хүмүүс нэг авч махгүй тэгснэ. Ер нь баг $50,000 байсан шүү худалчуунд. Тэгтэн. Тэл тэр үед би ингээл ерөөсөө үзэж байгаагүй байхгүй юу. Тэгсэн чи юу вэ? Тэгэл нэг тэгж тур хийгээ дараагийн дахиад нэг 2 жилийн залуу дараа тур хийсэн чи тэр нь бүр үнэтэй болол. Тэгэл сая хийсэн тур нь бүр үнэтэй болол. Одоо тэгэл мэдгүй. Дараагийн тур мөр нь бол бүр амар болох байхаа. Гэтэ угаасаа тэр хэмжээгээр эднэр ч угаасаа амар болчих жоом чи.
Тэгсэн. Хувьдаач тэр хамтлагаараач тэр тэгэхээр чин тэгэл тэдрийгээ одоо үнэлэхээс өөр яах вэ гэж бодсон шүү дээ. Гэтэ тэр доор байгаа нөгөө нэг юу лээ фэн зооныхын тикет микт бол одоо тамтаггүй үнэтэйсэн баха тий. 1000 цанга байсан баха тэр. Бид хоёр бүр тэр бүр гаш шинтэйсэн. Захын Тийм шүү дээ. Тэр хамгийн дээр суусан. Тэгээд надад тийм сонсно айгуу гоёсан. Дураараа босоод тэгээ айгуу гоёсан ш тухтайсан. Тэгэхгүй бол ардаас хүн ингээл хараад бит хоёрыг суучаасаа гэж бодож байгаа гэж бодлоор босно гэхээр хэцүү юм шиг. Миний нөгөө идэл хоёлыг урд суусан хүмүүс тэгээдсэн чи суултаа юм бол та гэл тэгсэн чинь нөгөөт нь I paid my money you know гэж амир хэрлээ. Тэгэл амар олон аав нар охтуудыгаа дагуулж ирсээс ээж нэр хүүнэрийгээ дагуулж ирсээс тэгэл ээж нар бас охтуудыгаа гэл ингээл айгуу тийм хөөрхөн байсан. Хэвээ гоёсан. Тэгэл ваа тэгээд хэвээ гоёсан. Coldplay-аас үнэхээр тасархай байсан. Вау. Энэ зон нэрээс дуусаад тоглолт дуусаад бол амар юм биш үү? Би байсан шүү дээ тэрний дараа. Яаж яах нөгөө нэг би яг тэрний үзхийн өмнөх нь нөгөө нэг Beyoncé-гийн тоглолт хаана нэлээ Техаст боллоо хаана боллоо. Тэр тоглолтын дээр ингээ хүмүүс амар шахагдаж махагдаад тэгэл ингээл баг нөгөө цахилгаан шатн дээр явж байгаад ингээд бөөнөрөө явж байгаад шахагдсанаас болоод унж мунаад гэд бэртэж мэртээ тэгээд амар тийм бичлэг үзсэн. Тэгэл ингээл нөгөө Blackpink тараал явсан чинь тэр нэг жижигхэн туунаа шиг юм руу ороод нөгөө нэг метро руугаа сууж байгаа штэ бид нар. Тэгсэн чинь тэр баг ингээд юу бүр амар их хүн би бүр анх удаа баг тийм их хүн харсан. Яг нөгөө Нью-Йоркийн нөгөө Times Square дээр тийм хүн харж байсан ч гэсэн яг тэр нэг тийм жижигхэн газар тийм их бужигналцсан хүнийг бүр амар анх удаа харсан. Тэгээд бүгдээрээ ингээл метро хүлээгээл те. Тэгээл ингээл нэг метро руугаа баг би нэгээ түлхчих гээл. Тэр амар өстө сони experience. Тэгсэн чинь тэр нь болсон чинь дараа нь би нөгөө тэр нэг Нью-Йоркд амьдардаг нөгөө бас YouTube хийдэг нэг охин байдаг штэ Ану гэд. Тэр охин бас нөгөө яг тэр өдөр үдсэн байгаа байхгүй те сэтгэлээ ярьсан. Тэгээд тэр юуг нь үдсэн чинь тэр охины хувьд бол тэр үзэгдэл баг жирийн үзэгдэл байгаа байхгүй юу? Яг тэр нөгөө Нью-Йоркийн амьдрал нь угаасаа ер нь тийм. Тэгээ бид нар чинь ерөөхдөө нэг жоохон би чи ялангуяа сабурбанд амьдарч байгаа шүү дээ. Тэгэл хотоос нэлээд захт баг тийм олон хүмүүс харахгүй байгаа хүн чи тэр өдөр тэнд амар би тэгээ нэг жоохон амар ийм айгаадсэн шүү дээ. Ингээд хойлоо жоохон байж байгаа хүн судлахаар явъя гэл тэр чинь бас ингээд нэг жоохон дотор айцтай байгаадсан аахгүй. Шахагдчихгүй яах юм бэ гэж бодогдоод. Үгүй тэгэл нэг нь орилж морилонгууд нөгөөдөл нь паниктал бөөнөрөө зэрэг хөдлөөл тэгэл гिचүүд нах гэж бодоодсан аахгүй. Тэр жоохон амар байсан. Гэтэ уусаа тийм их юм дотор чинь юу ч болж магадгүй шүү дээ яг үндэ. Жохон cautious байвал зүгээр ер нь. Яа. Тэгэл бит хоёр тийм амар нийтлэл. Uber ч хүртэл баг олдохгүйсэн мэт. Би ч бүр Uber дээр авчия гэж утсан чи Uber ч олдохгүй те баг метро л баг худалчунд амьд орсон те. Тэгсэн тэгээд метрон ч арай гайгүй үнтэй. Uber дутсан бол тэнчэнээс нөгөө вокзал нөгөө нэг train station явахад бол амар үнэтэй л болох байсан баг. Тийм. Тэгэл тэрнээс train station дээр ороод баг үүр цайтал нөгөө богоно хүлээж тэн дотор байсан шүү дээ. Тэгээ яста яг жинхэнэ нойргоо яханж Blackpink-ийг үзсэн те. Гэтэ тэр өдөр бас яг хоёлаа шиг тэгэл сэрүүн байж байгаа л буцаж байгаа хүмүүсээс байсан те. Хоёлаа нөгөө дисэд буугаал нөгөө гарч исэн чи яг Blackpink үзчихэд ирж байгаа хүмүүс яг тэр богоноос бууж ирж байсан. Зөндөө хүмүүс байсан. Тэг хүмүүсээс тэгээд үздэг л юм билээ. Харин хоноод явбал болох л байсан л та. Гэтэ нөгөө хамгийн гол нь нөгөө хоёр хүүхдээ үлдээсэн байсан болохоор миний хувьд амар санаа зовлттой. Тэгэл тийм болохоор л одоо бошуухан л хайрах мэн л гэж бодож байгаа юм чинь. Тийм гэхдээ хонсон ч тэгэл амар юу лээсэн л та. Хоёрын оронд л лээсэн. Баг ялгаагүй. Тийм ялгаагүй. Буудалд ороод нэг 3 цаг унтаал гарна. Тэгсэн train station дээр 3 цаг унтаа адилхан лээсэн ч гэх шиг. Яг хоо жоохон даарсан тийм. Оо аим хүүтэй юм л ч тийм. Би ч бүр сүүл рүүгээ мэдээ алдаадсан үгүй. Тэгээ нөгөө нэг десер үрж явах тэр нөгөө богондоо суугаа явж ирсэн чи бүр гар мараа мэдээ алттал унтсан байсан шүү. Oh my god. Харин хоёлаа зүгээр суугаал тас явсан. Тэгээ би нэг юугаа ч юм дэмтгүй утасч унах гэсэн юм уу бас нэг нойрондоо утсаа тас зуурчаал унтаад байгаа шүү. Тэгсээс тагаа явчаад ирсэн бит хоёр.
Тэр бол өстэй амьдралд бас нэг л тохиох юм байх л та. Дахиж одоо Blackpink энэ үзье гэхгүй л баг. Харин одоо энэ үзүүл нэг өөр юм үзүүл үзье да. Одоо тэгэл K-pop, K-pop бол одоо ингээл болж ах шүү дээ. Дуусч ах шүү. Би Billie Eilish үзмээр байна. Billie Eilish дахиад тоглолтоо хийгээч please. Сая өгн энэ Philadelphia-д 4 хизээлээ. 10 сарын 10 хэднэр өгн тоглолт байсан юм аа. Тэгээ надтай данч явж үзэх хүн байсангүй. Тэгээ тийм хүүхдээ хаана үлдээчихэд явах вэ? Хүүхд харах хөнгүү гэдэг чинь бас нэг юм баг. Чи. Манай энэ хэвд тэгэл ингээл тоглолт мөглөлт болно. Гэхдээ дандаа ингээл өөр хотуудад болдог. Тэгээ дандаа доороош тэгэл машинаар 4 цаг ч юм уу эсвэл 3 цаг явах ч юм уу. Айгүй олон тоглолтууд ч Нью-Йорк биш Нью-Йоркт болоод байдаг шүү дээ. Тийм Philadelphia-д тий. New Jersey энтерт бол. Тийм. Тэгэхээр чин тэгэл айгүй их цаг орчод идэм аа. Гэтэ Billie Eilish ер нь тэгээ тоглолт тэгсэн үү? Ирсэн баг. За тэгэл манай хүү Монголоос ирээл тэгэл манай ээж нэг 3-7 хоног хончол тэгэл явсан да. Тэгэл тэрнээс хойш одоо өстө яг ажил одоо ч яг өглөө хүүхдээ хүргэж өгөөл ажилдаа явал орой ажиллаа тараал хүүхдээ аваад гэртээ ирээл хоол хийж идэл тэгэл үжидэл чи орой унтах цаг болчиход ш ирсэн. Харин тийм ээ. Яг тэгтээ тэгээд хүүхдэд хөөрхөн том болол тэдрийг тэрийг харж баясгалахгүй юм да. Одоо яг тэр одоо өдөржингөө завгүй маггүй байсны одоо нэг ганц авч байгаа урамшуул нь бараг тэдл юм даа л гэж бодох юм. Зөв тийм шүү тийм. Тэг. Тэгээд тэрнээс хойш ерөөсөө нэг олигтой болсон юм алга дөө. Тэгэл байж гин. Ажиллаа игээл. Хүүхдтэйгээ нэг хагас бүтэн сайнда гэр зур байж байгаа л. Бажвэн обиса юу ярих чам мартчихва. Нэг юм ярих чам мартчихлаа. Утгагүй санах байгаа. Харин сая яас штэ. За хоёлаа подкаст бичиж гэл бас подкаст бичиж гэж ярьчаад баг сар болцсон бахаа тий. Тэгээд яг бас өдөр мөдөр таарахгүй тэгэл ингээд юмнууд болохгүй gaadсан юм аа. Тэг өнөөдөр яг нэг бичигээ суусан чинь микрофоноо гаргаад ирсэн чинь тоос басан тарагцсан. Өөрөө үлээж мүлээлээ штэ саймар. Тэгээд энэ мэтчлэн зөндөө гой юм болсон. Тэгээл ерөөсөө яг одоо ингээд нөгөө нэг 40 минутын дотор ингээд ярихаар ерөөсөө бүгдээрээ багтаж ярихдаггүй байгаа байхгүй юу. Тэр энэ дунд чинь зөндөө юм болсон шүү дээ. Тэгэл дараагийнхаа хоёлаа подкастнууд дээрээ гоё яриал явчих. Чиний амьдрал бас нэг юм болсон доо. Тэгэж. Сэт минийх ч одоо болсон гэх юм одоо за бань тийм юм да. Тэгээд хүмүүс бас мэдмээр ээжж магадгүй. Тэгэхээр бас бид хоёр бас ер нь подкастаа одоо ингээд үргэлжлүүлэхэ бодож байна. Нэг подкаст бичиж дуусгал гоо ярьдаг те. За одоо бид хоёр ингээд подкастаа үргэлжлүүлсэн гэснээр дахиж ажиллаад бол. Яг жилийн дараа бичсэн. Түрүү жил ярьсан да гэж үгээд. Ер нь ариг хоёлаа нэг жилийн сүүлдэл нэг хийгээл тэгэл тэр жилээ базаад ах юм шүү. Тэгэл нэг 10 жил нэг 10 дугаартай. Хүш идэхтэй хоёлоо түрүү жил чинь бас 10 дугаартай бас сонсох юм тань бил. Манай нөхөр тэгэл та хоёр нэг ядаж нэг 10 дугаар хийчих гээл тэгээд тэгэхээр ядаж 10 дугаар хийсэн. Тиймэрхүү байна. Тэгэл амьдрал гоё үргэлжилдгээрээ үргэлжлээл. Комплент юм алга. Айгу олон талархах зүйлстэй байна. Яа. Сая тэгээд энд Thanksgiving болоод өнгөрсөн шүү дээ. Чи Thanksgiving-ээр юу ийсэн? Thanksgiving-ээр манайх ч ерөөсөө энд нөгөө манай хамаатнуудаас нэг хүнж байдгүй юм чи. Тэгэл урд урдны жилүүдэд ээж ирсэн жилд бид нар тэгэл ээж утгаач нэл бууз баншаа гэл таардаг ус. Энэ жил болохоор нэг нөхрийнхөө найзын хадмын дуригдаад тэгээд очсон. Тэгээд гоё оройн сайхан хөдөр тоглоал. Айгуу эс. Тэгж л өнгөрөөсөн да. Хүүхэд нэг 4-5 нас хүрчихлээр нэг ээж нь баг нэг тийнейжтэй хүүхэд шиг болчтой шиг байна те. Тэгдэм байх. Ерөөсө тэгэл нэг айлд орол за миний хүү явж тоглол гээл тэгэл хөөх юм тэрүүгээр чи гүгээлсэн. Айгуу хөөхөн би ч бүр хүүгээ хаяа харахаараа яста бахархтай шүү дээ. Яасан бод.
Манай охин ч одоо 3 хүрсэн. Бас яг тийм байгаад байгаа байхгүй юу? Аюу хөөрхөн тэгэл айл мэлдчихлээр ямар ч асуудал тарихгүй тэгэл өөрөө юмаа хийчин өөрөө тоглолчин усамсаа аваад уучин тий. Тэнгүүд одоо яг хүүгээ ээлж ирж байгаа байхгүй. Тэгээ хүү чи одоо яг бүр бүх юм рүүгүүдэг яг нас нь болцсон. Тэгээ аргачгүй л дээ нас насны онцлог болохоор. Тэгээл нэг эргэжил бэл юм уу тэрний дараагийн жилээс л нэг арай айтайхан болох бахтаа л гэж бодоод байгаа шүү дээ. Оо гайгүй тэгэл угаасаа 3 мөрөө хөрээл ер нь хөрхөн бие дагаал 5 хүрчээр одоо 5 хүрлээ штэ манай хөвгт. Тэгэхээр ч одоо бүр л том болол бүр л ухаантай болол тэр бүр заримдаа бүр ингэж бүр төсөөлөөгүй юм ярьж байна. Надаа юусэн гэж бодож чинь чи. Мами чи миний зүрхийг шархлуулчлаа штэ. Одоо би гомдчлаа миний зүрх нь өвдчихлээ. Яа тэгэл хэлсэн чинь би зүгээр нүл нөгөө гэлт санагдал oh my god би юу хийчихвэ би ч одоо бараг хүүхдтэй трама өгöd байгаа юм шиг тэгэж бодоод. Тэгэл хөөрхөн маргааш нь асуусан чинь тийм би мартцсан одоо зүгээр болцсон гэсэн. Ерөөсөө тэгэл өдөр болгон л шин юм болж байна да энэ хүүхдэд. Хөөрхөн ч юм да харахад. Харин тест хөөрхөн баха яг нэг юм хүүхнийхэн чанар манар гарч ирээл те. Тэгэл тэр бүх юм зан ааш нь илүү тодорхойл сонирхол манирхлан ингээл тэгэл ер нь тэгэл хүүхдтэй ертөнц ер нь айгуу гоё юм билий. Би бол бүр ялангуяа одоо 2 хүүхдэд тоглож байгааг нь хараад тэгэл баясаал яа за айгуу зөв юм хийсэн байна гэж танд боддоо ш. Одоо хоорондоо тоглоод өстө хөөрхөн баха. Манай хүү бас жоохон ганцаар задах шиг байна. Өнөөдөр бас мами би хинтээ тоглох юм бэ гэсэн. Ойлал тоглоё даа л гэлээ. Өөр хинтээ тоглох юм одоо ямар imaginary friend-тэй толголт болоо гэлтэй шүүд. Тэгэхээр бас 2 хүүхэдтэй болохоор хоорондоо тоглоод хөөрхөн л юм. Чи яаж тэмдэглэв? Thanksgiving-ээ. За би Thanksgiving-ийнхаа тухай дараагийн подкастн дээр ярьж өгье заяа. It's gonna be a lengthy one. Айгуу гоё мэдээ байгаа тий. Тийм тэрийгээ дараагийн подкастн дээр хоёлаа ярий. Илүү гоё мэдээлэл хүргэх байх гэж бодож байна. За тэгээд өнөөдөр хоёлаа сайхт 45 минут сайхан catch-up хийчихлээ. Би ч бас жилээ эргэж хараад вау ямар их юм хийсэн юм бэ? Би ч одоо өөрийгөө юу ч хийгээгүйгээ бодоод яваад исэн ч гэсэн. Зөндөө юм хийсэн байна, зөндөө их юм тохиолдсон байна, зөндөө амжилтанд хүрсэн байна. Бас манифест хийсэн хэдэн юмдаа хүрсэн байна гэж би өөрийгөө харж байна. Яа. Нэг жилийн хугацаанд зөндөө юм болжээ. Танаа 2 хөөрхөн нөөцсөндөө том болоод одоо хүүн нэг нас мас хүрээд одоо хөөрхөн гараас жоохон гарч байгаа болохоор бүр л чамдаас гоё цаг маг гараад арай дээр болж байгаа хаа. Эсвэл 2 жоох хүүхдчээс л чанга баха. Яа. Харин. За тэгвэл хоёлаа дараагийнхаа подкастаар уулзцаая тий. За тэгээ таад дараа нь ламаг Thanksgiving-ээр юу хийснийг сонсоорой заяа. Айгуу гоё юм байгаа ш. За тэгвэл дараагийн подкастаар уулзцаая. Bye.